Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 урлагаан дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоё яриатаагаар та сайн өдрөлөг маань эрхэм сонсогч танд шууд үрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 7-ны лав гарагийн та сайн өдрөлөг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагчаар Мөццгийн төвшин баярнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай гэдэг Simple автомашины зээлээрээ за мөн үений үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сүрэтээр NBL глюкозамин хондроитын сульфат хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань та хөргөгчөө хэдэн төгрөгөөр дүүргдэг вэ гэдэг сэдвээр ярилцсанаа. За тэгээд хамгийн сүүлд хөргөгчөө хэдэн төгрөгөөр дүүргэсэн бэ гэдэг талаар ярилцах нь байна. Тэгээд та манай шууд эфирүүцээр холбогдож орж ирээд та хизээ хамгийн сүүлд хөргөгчөө дүүргэсэн, за хэдэн төгрөг олсон, өмнөх удаагаас мөнгөн дүнд хэр их өөрчлөлт орсон байна. За ер нь хөргөгчөө сардаа хэдэн удаа дүүргэж гин, хөргөж дүүргэхдээ юу голдуу авдаг вэ ч гэдэг юм уу те. Энэ талаараа ярилцах нь байна. За манайх одоо шинэ байранда ороод хөргөгчөө дүүргээгүй л байгаа ядаргаад. За тэгээд хэдэн төгрөгөөр ер нь бид гэдэг нэг тийм амар том дэлгүүр ороод айгүй хүнс цуглуулдаггүй штэ. Тэгээд ажлаа тараал нөгөө хуучин байрныхаа доотлын дэлгүүрлөө ороод ойр зурийнхаа яг хэрэгцээтэй байгаа юмнуудаа л аваал ингээл явж төгсөн яхаа хүмүүс тэгэхээр жоохон мөнгөн зарлахтаа л гэдэг юм байлээ. Гэтэ надад ажлаа тараагаад тарахаар угаасаа том дэлгүүрүүд нь хаацсан байдаг. Тэгээд нэг тэгж явж хүнсээ цуглуулгач заав гардгүй. Тэгэл яг хуу тэгээд гуруулхнаа болохоор тэгээд жижиг юмар тэгээд болгоол байдаг. За тэгэд манай шууд эфириотоос 77 3883 утас маань нэгдлээ хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дүрм соёлыг сануулчээ. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа олбсон эсвэл жихвчээр ярьж байгаа спикер дээр нь тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээсээ салгаад радиогоо онтраагаад утсаар яриарай. За ингээд ихний сонсогч 98 tik 2 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 98 tik 2. Амжилт радио. Бано. Сайн байна уу? Та санд нэвтрүүлэг толбогдлоо. За сэдвээ сонсон нөхөө. Сонссоо. За таныг сонсож байна. За. За одоо ер нь дүүрэх гэхэд бол сүүлийн үед жоохон өндөртэй болсон шүү дээ. Юуны үн бол хэмжээ хязгааргүй нэмэгдсэн гэх. Одоо. За. Өмнө нь 200-300 мянгад метр гайгүй юм авчдаг ус. Одоо бол тэгээд нэг тор хөрөхтэй гүтэл. Аа. Хамгийн сүүлд хизээ хөрөгчөө дүүргөө. За одоо нэг хамгийн сүүлд гэх юм бол нэг сая 3 хамгийн өмнө юм уу та. Аа. Та их нэртэйгээ хамт явж хөрөгчөө дүүргдэг эсвэл та ганцаараа дүүргчт юм уу? Ер нь бол тэгээд хоёулаа ханинтаа явж байгаа тэрийг авах нэг авах гэдгээ яриад ямар хүн сонгохгүй яах вэ гэдэг ер нь хэд бол ихтэй хамтдаа явж байгаа. Зөв. Та тэгвэл шинэ жил мэл томоохон баярын үеэр хүнсний зүйлээ цуглуулаад ир гээд ихнэр чинь бичиж өгөөд явуул янзын цуглуулах юм байна тий. Ер нь ихнэрийг төрсөн үед нь энэ төр бодол нэлээд сайн. Хүнсээ цуглуулдаг тий. Хүнсийг бол сайн цуглуулдаг. Юмны үнийг ч айгүй сайн мэддэг. Одоо тэгээд нөгөө нэг хүүхдүүд жоохон томроод ирэхтэй. Ихнэртэйгээ хамтдаа олцох яваа. Тэгээ нөгөө тооцоо мөнгө дээр 30 картер авдаг гэсэн болохоор юмны үн ханшиг бол нэ айхтар сайн мэддэг гэсэн ирэхэд багцаал. Гэтэ одоо сүүлийн үед нэг нэлээд сайн нэмэгдээд биш баг 30% нэмэгдсэн байна. Талхны үн ямар үнэтэй вэ? Талх одоо манай чинь бол 3500. Зөв. За. Мундаг гэрээ эзэн байна. Ирчүүд чинь нэг иймэрхүү юм нэг сайн мэдтгүү гэж би боддоо штэ мундаг байна. За. Холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Манай шууд эфириотоос 77 3883 хэрэгтэй гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа та хөргөгчөө хэдэн төгрөгөөр дүүргэсэн бэ гэдэг сэдвээр ярилцж байна. За манай төгөлдөр Солонгосын бусаанаас бичсэн байна. За 4 сараас хойш Солонгос цэрэглийн үн бол нэмэгдсэн гэрлээ гэх мэнд. Би бол сард 500 мянган вон бол хөргөгчөндөө зориулсан шүү гинэ. 500 мянган вон ч бараг сая төгрөгөөстэй Монгол мөнгөөр. Пүү за дараагийн сонсогч 91-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 91. Амжилт радио. Сайн байна уу? Өдрийн мэнд гэрлээ. Сайн байна уу? За та сайн чадвараас холбогдлоо. Баярлалаа. Та сайн мэдрэг тавтаа морил. За таныг сонсож байна.
За. Ер нь сонсцоо ойлгоцсон. Би өөрөө 3 хүүхдээ ээж. За. Тэгээд хөрөгчөө болохоор анх зүрэхэд залуу байхад бол яг нөгөө хоёулаа ажилтаа болохоор хөвчлэн яг чиний илгээр л дороосоо байсан. Одоо хүүхдүүд жоохон томроод ирэхээр ялангуяа охтуудтай уулзраас жоохон эрүүл турн морн гэд асуудал нэмэгдсэн учраас өөрсдийн дагуулдаг болсон. За. Би 7-7 хоногоор охтуудтай өөрсдөд нь юуг нөхчдөг юм. Хүнснийхэн жагсаалтаа гаргаад тэгээд хэдэн дөрөвний тооцоо гаргаж ирсэн тэр мөнгөө өөрсдөө юу ачгаа тооцоо гаргаад ир энийг яваад чи өөрөө хаанасаа цуглуулах нь чиний асуудал. Барсаас авна уу эсвэл тэрүүрээс авна уу, Монгоос авна хаанаас авах нь чиний асуудал. Тэр нь яг 7 хоногтой хүрч чадчихэв нү гэдгийг чи өөрөө хүрхгүй бол би чиний мөнгнөөс нэмж юм аавна. Илүү гаргуул чи өөрөө аав гэдэг вариантээр зохицуулдаг. Ягаад тэгэхээр бүгдээрээ өөрсдөө эргээл ээжүүд эргээл яг л одоо энэ чинь бас амьдралын айгуу том санхүүгийн зөв хөвшил болох юм болоо гэж үгдээд. Тэгээ надаас салаад ийштэйшээ явсан ч гэсэн өөртөө юма зохицуулаад идээд сурцсан хамгийн дээр болоо гэж боддог. Тэгээ тэрний хүчин харин айгуу тийм тооцоо дансанд бол айгуу сайн болсон. Намайг ингээд заримдаа ингээд гинт гоё юм хүм аваад орохоор загиндаг. Ямар мөнгөөр авцсан юм бэ гэж. За. Тэгэхээр айгаад ерөөсөө юм ингээ авахтаа дандаа асуудаг болсон. Хүүшээ одоо энийг чи авч болох юм уу гэхээр шийдэл нэг амралтын өдөр хэдүүлээ гоё суугаад нэг жоох снэк кино мэн үзмэр санагдаж шүү дээ. Тэгэхээр ингээд нэг ийм юмнууд нэмчихүүгээ тэгэхээр бити тэгэл идэн гээл бөөн шал димээ юм авчаараа яг хэрэгтэй юм аваараа гэд том бүр амар нөгөө сагуугийн сургууль өгчөөс бүр ингээ чагсааж өгдөг. За. Тэ дүү мүүгээ ингээ гаргаа явахаар карта өгч харагдан. Тэгтээ чамд ямар ч бонус авахгүй энэ шууд хэлдэг. За. Тэгэхээр айгу айхтар байдаг. Нөгөө баг бол яг надаа ирэхлээр таны картыг авч болох юм уу гэвэл гарахтаа хөрхөн мессеж хийсэн байдаг. Би нэг зармыг нэмчиж болох уу ээжээ гээл. Тэгээд бид хоёр хуйлдал болно гээл. Тэгэхээр та одоо энэний ингээд ер нь өргөшгөө яваад байгаа асуудлыг яаж шийдэх чинь гээл. Тэгэхээр тэгэл таг болдог. Тэр хянагч нар ихтэй. Тэгээд бас айгуух багаас нь тэгж сургасныхаа одоо бас нөгөө өөрөө тэд нар чинь ингээ хэмбэлт үүсгээд. Супермаркетын үн ийм байдгийм бэ. Тухайн яг нэрийн төлхөөс нь очиод авбал шал өөр байдгийм байна гэдгийг айгуу ойлгодог болсон. Тийм учраас хагасаа өдрийг заавал хүн суглуудаг, потенциал өдөр өөртөө амлалт цаг гаргадаг. 5 дахь өрөө хөргөж цэвэрлдэг ажилтаа ээлжлээд. За. Тэгэхээр нэг бодлоос би ингээд нөгөө юунаас айгуу чөлөөлөгдсөн. Тийм байна. Босоод одоо ээж нар шиг гинт ингээд тийм мэрэгтэй манад ийм гэдэгхгүй. Тэгээд аавыгаа дагуулаа гараад ингээд аав нь заримдаа ингээд оролцохгүй байжгаад оролцохороо ийм артаас авъя маа гингот та одоо юу баян ингээд шууд загнаад өөртөө нь явуулдаг гэсэн. Тэгэхээр ингээд нөгөө хүүхд өөрийн цэглэгатыг зөв суулгачаар миний хувьд бол яг бусдад хандаж хэлэхэд тухайн хөрөгч дүүрэхээсээ илүү хэрэгтэй зүйлд нь л илүү зөв зарцуулалтыг хийчихвэл тэр хамгийн том хэмнэлт юм байна гэж байна. За. Тэгээд дээрээс нь санхүү талдаас айгаа эмэгтэй хөлтөж ер нь тэгээд ээж нар болно шүү дээ. Тэр бас илүү тоо хогт өгöd байхгүй тий. Тийм талаас нь зөвлөгөө өгöd давхраас нөгөө ээжүүд дандаа сонсдог учраас ихтэй юм болов уу гэж холбогдлоо. За холбогдсонд баярлаа. Баярлаа. За манай та сайн нэвтрүүлэг хин нэгэнд зөвлөгөө өгдөг байгаа тий бас нэг хин нэгнийг уриалдаг байгаа зүгээр өөрийнхөө л кейсээр нь тэгээ таны ярьж байгаа зүйлээс хүмүүс авах юм аавна хаях юм хаян за тэгээд дахиад хэлэхэд одоо таа ч гэсэн хин нэгэн хүн таны амьдралд гинт орж ирэнгүүтээ хөрөгчөө ингэж дүүргэн тээж дүүргэн гэл зөвлөөдөө нэг тийм дуртач хүлээж авахгүй бах тийм ээ. За Улаанбаатар хотод 11 цаг 20 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай гэд автомашиныхаа зээлээр Simple хамтран ажиллаж байгаа. За хэрэгтэй автомашин худалдаж авах гэсэн чинь яг одоо санхүүгийн боломж чинь хүрэхгүй байгаа бол анхаарлаа наашаага түр хандуулж байгаарай. Simple app харилцагчдаа автомашины зээлийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай, хялбар, замун ухаалгаар хүргэх зорилготой үйлчилгээгээ санал болгож байна. За харилцагчдынхаа санхүүгийн нөхцөл тааруулан хамгийн боломжит өндөр дүнтэй зээлийн эрхийг тооцоолж хамгийн боломжийн хүүг санал болгож байгаа. Танд автомашин худалдаж авах хэрэгцээ байгаа бол яг одоо Simple App датаад тус зээлийн үйлчилгээг авах боломжтой. За тэгэхээр харилцагчдынхаа санхүүгийн нөхцөлд тааруулан гэж байгааز. За нэгдүгээрт нь та ямар ч байсан Simple App татаад авах нь хэрвээ та Apple брэндийн утас барьдаг бол Apple Store-оос, Samsung болон бусад брэндийн утас барьдаг бол Play Store-оос татаад авлаа. За татаад авангууд ч угаасаа ингээд одоо автомашины зээл, орон сууц барьцаасан зээл, за тэнгуүтээ
хэрэгцээний зээл гэдэг ингээд байж байгаа. Дижитал зээл гэдээ байж байгаа. За тэгэнгүүт та автомашины чин зээл дээр тань дээр хэдэн төгрөгийн одоо тооцоололоо бодуулахаар хэдэн төгрөг гарч ирэх нь те. Тэгээ мэдээж надад бол чинь ийм Монголын руу чинь ороод судлаад те ийм л оюун ухаанаар ингээд судлаад за тэгээ та хэрвээ үр зээлтэй эсвэл Монгол банкны хар дансанд орсон ч гэдэг юм харж хсалтанд орсон ч гэдэг юм уу ингийн бол мэдээж танд зээл гарахгүй боломжтой байх юм бол ямар ч байсан танд хэдэн төгрөг гарах юм байна ч гэдэг юм ингээ мөнгөн дүүнд гараад ирэх нь те. За надад бол автомашины зээл дээр 29 сая төгрөг гарч ирж байсан тооцоолуулаад. За тэгэхээр одоо дижиталар буюу Simple App-аас зээлийн эрхээ тооцоолох боломжийг танд олгож байгаа гэсэн үг. Харилцагчдынхаа хэрэгцээнд тохирсон тийм үү зээлийн хэмжээ 500 сая хүртэл гэж байгаа. За зээлийн эргэн төлөлтөө Simple App-аараа хийх бас боломжтой гэх мэтчлэн маш олон давуу талууд байна. За тэгэхээр та Сонгон нархан дүүргийн 22 автоудалдааны цогцлбарын Автоком төв, за Даахрын автоудалдааны төв дээр, за Хаанул дүүрэгт Ярангийн Хорс Моторс төв дээр, за Уранган Парк Ривера худалдааны төв, Дүнжин гаруй төвийн хажууд Sunrise Office тус эднийхэн ажиллаж байгаа. Тэгээд апа татаж авсныхаа дараа нэг удаа одоо нөгөө баталгаажуулж цаасаар гэрээ идэг учраас эдгээр газруудаар очих боломжтой байх нь. Ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг 8881 1943 гэдэг утсаар аваарай. 8881 1943 Simple гэж хичээд нэг Facebook руу ороод харчаарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай гэд автомашиныхаа зээлээр Simple хамтран ажиллаж байна. Баярлалаа. Дараагийн сонсогч 88-8 дугаартаа сонсогтой холбогдлоо. 88-8 Амжилт радио. Байна уу? За багуудын минь гэрлээ сайн уу? Сайн байна уу? За та сайн өдрөл холбогдлоо. Сэдвээ сонсон нөхөө. Сонсон. За та нэг сонсч байна. За манайх 14 хоногт нэг удаа хөрөгчөд өргөдөг. За ам бол хэдүүлээ илээ? Ам бол 5. За. Нэг бэртэйгээд зургуулаа. За. Яг нөгөө цалин маань угаасаа нөгөө эхнэр өвчтөрийн цалин угаасаа 14 хоногор буудаг гэл 14. За аха. 14 хоногор дүүргээл. Тэгэл уцны нарийн ногоогоор гоцоод дүүргээл. Багшлаа бас муу илгаахад гэж дүүргээл. Хүүхдүүд маань яаж чад хөрөж жоохон дундрангууд жоохон сэтгэл жоохон дундуурхан. Би ч өөрөө бас жоохон дундуурхан. Тэгээ 14 хоногт хөрөгчөө дүүрэхдээ одоо хэдэн төгрөгөөр дүүрэхгүй ер нь дунджаар? Тааны дунджаар нэг 300-аас дээшэл явах та. Ааха. Нээс мань жоохон үнэтэй тэгэл ер нь магшуулаа авах л багадаа нэг 10 махбод 200. Тэгэл магшуул гаруу гайгүй байх юм бол нарийн ногоонуудаа буюу голцоо ногоонуудаа авах л тэгэл нэг 100 хавцаа болохоор тэгээд энэ гэдэг нэг 300-аас дээшэл юм зөвлөлд юм да. Хоёулаа явахдаа хоёулаа хамтдаа явж ногоо зөвлөлдөг. Тэгээд би бодохоор ерөнхийдөө нарийн ногоо голдуу өөрөө нэг солонгос дээр олон жил болсон учраас голцоо нэг солонгос магийн ногоонууд авдаг. Тэгээд одоо миний бас нэг бодол үүдээ нэг одоо манай монголчууд чинь дийлийнх нь ингээд гэртээ нэг хүн амтан цайл сүүлгээр нэг л өлөг болсон баяш нэг өлөг болсон бууз ч юм уу тэгээд нийслээд идэг. Би болохоор арай тэгдэг үү. Хүн амтан ингээд хийгээд хүн гэртээ уурахаар дандаа голдуу солонгос хоолоор нэг хөрдуур хоолоор. Дандаа найзуудаа би нэг цайлдаг дайлдаг гэх юм уу да. Зөв. Гэхдээ тэгээ хөөрхий тэгээ чаддаг хоолоо л хийж өгч байгаа нь тэр шүү дээ. Ер нь бол. Солонгос бол хийж яддаг байсан бол би ч гэсэн хийгээл өгнө штэ. Тэгээд юугаа нэг имиж өгөх юм байна штэ. Нэг хөрчтэй үргэлдээ хаа. Нарийн ногоогоо тэгээд хаанаас авдیں۔ Солонгос олонд чи нарийн ногоо их ордог өстэй. Манай чинь дөндөө олон солонгос нэг хүнсний зүрээс. Оо тийм үү те. За. Өөрийн мингийн нөгөө ингийн нэхэд 25 дугаар эмээ сангаа дэшөө гэсэнгүүд МК гэдэг нэг солонгосоос оруулж ирдэг. Яг бүр солонгос нарийн ногооны тийм нэг төрөлцсөн дэлгүүр байгаа. Манай сансарт бас МК дэлгүүрийн салбар нь байдаг. Гэтэ тийм нарийн ногоо байдгүй зүгээр гоё яг солонгосын ундаанууд байдаг. Ер нь л бол. Ер нь ингээд яг хаа. МК чинь тэгвэл сүлжээ дэлгүүр юм бэ те? Сүлжээ. Тийм байна. Наас нь сайн мэдхгүй хоо. Зөв. Дараа эндээсээ. За. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Таач өнгөрүүлээрэй. За мундаг байна. Их нартайгаа яваад хойлоо сайхан өргөчөөд 14 хоногт нэг удаа дөрөдөг гэж шүү. За манай отхон сайхан битсэн байна. Махаа ол сайн авдгаа. Хойлоо болохоор нэг илдүү янзын юм авдгүй идэж амжихгүй муудаж хаягддаг гинэ. За би ч ястаа харин нэг мах гэдэг зүйлийг худалдаж аваагүй одоо ястаа насаараа л худалдаж авчаар гэдэж үтсэнгүү дээ юм уу сайхан ихчийнхаа буйнд Сүхбаатараас мах эдсэрэн байгаа л тэгээд насыг барах юм шиг байлээ дээ. За дараагийн сонсогч 90-12 дугаартай сонсогчтой холбогдлоо 9912.
Амжилт радио. За сайн байна уу? Сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Би ч одоо хамгийн сүүлд цагаан сар оролт хөрөгчөд үргэсэн байна да. За. Тэгээ ганцаараа амьдардаг болохоор. Ганц би хүнд ч одоо тэгээд данг юм байна штэ тэгвэл те би сая юу илээ гэж бодлоо штэ. Энэ жилийн цагаан сар чинь нилээ орой болсон ш нэрээ те 3 сар тийм үү за. Ер нь том чад ер нь баяруудаар л хөрөгчөндөө авах юм аа хийх нөө хүүхдүүд дүүнрээ хүмүүсээ найз нөхдөд айлна гэж. Тэгээ босод үед бол нэг юм авдгуумаа. Ганцаараа болохоор аваад хийгээд нэг хэд тонцоод нөгөөч юм уутгацсан. Այսօр хийгээд матцсан ч юм уу. Яг ер нь махсан авт юм та ихч нөрөө нөгөө. Ихний итгэгчээ ихний юм болохоор. За тэгээ ганц бие хүн хөрөгчөө нэг дөрөг гэд ер нь багцаагаар хэд орчим төгрөг болох вэ? Би одоо тэгэл яг нэг өөртөө хэрэгтэй нэг жаахан ногоо цагаах юм авахд тэгээ бас 100 сая төгрөг болчиход идэх шүү дээ. Харин зур махаа бодвол би бас нэг юм юунаас гавдаг охин байдгийн нөгөө амгалан захаас авдгийг саруу захаас авдгийг тийм хоёр охин байдгийг. Бид нар өөртөө нэг гоё мах ирсэн шүү хичээг мессеж хийдэг байхгүй юу? Тэгэхээр н очоод нэг удаа харин бүр ингээд ясын жижиглүүлээд ингээд авахд бол нэг 300 орчим мянган төгрөнд мах авчихдаг. Их авлаа ихэд 400 төгрөг. Бадяд нэг махаа авсан багт миний хөрөлт урсаж байгаа. За. Тэгээд хэрэгээр мөчөө удаа явна шүү дээ. Зөв. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. Сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Махан дээр манайхан ер нь махчин монголчууд ч тийм ер нь махан дээр манайх нэлээд ач холбогдол өгдөг баха. За би сая нэг рил үзээл байж байла 2009 оны бичлэг будаа хийдвэ гэсэн чинь килограмм нь 1500 гээл тэгсэн тэнд амьдрал хэцүү байна гэж ярьж байна. 2025 онд бид нар бас амьдрал хэцүү байна гэж л байна. Монголд одоо цагаан будаа килограмм нь хэдвэ гинэ. За 2009 онд буюу одоо юулээ энэ чинь 9 он гэхэлэр чи 16 жилийн өмнө будаа цагаан будаа 1500 байсан юм байна. Одоо хэд байгаа вэ манайхаа мэдж байгаа хүмүүс нь үнийг бичээрэй. Би бол мэдэхгүй байна. За дараагийн сонсогч 8092 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 8092. Амжилт радио. Сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За би яг өчигдөрхөн яг хөрөгчөд үргэлжил байж байна. Яг цалин тэгж бууж таарад манай хаан бүл зургуулаа. За. Дөрөв хүүхэдтэй. Тэгээ дөрөв жоохон л тоо. Тэгээ баг маань бүр жоох учраас ерөнхийдөө бол манайх төлхөө нэг нарийн ногоо ер нь дийлэнхтэй авдгийг. За. Тийм тэгээд ер нь өчигдөр яг хүнсээ би бол 350-аар авсан. Тэгээд тэрэндээ бол гурил будаа тэгэл нарийн ногоо тэгэл самгийн сарамстай юу гэдэг тэдрийг аваад гол нэг манайх ч өвөлдөө нөгөө өвлийн ид ширчдэг болохоор маханд ерөөсөө одоохондоо мөнгө зарцуулахгүй байгаа. За. Тэгээ нөгөө идшфан одоо ер нь нэг 6 сар дөхүүлээд ер нь бол дуусах байх. Тийм тэгэхээр нэг жоох нөгөө сартаа хэрэгэлдэг авдаг хүнснээсээ жоох өндөр гарах л байх гэж бодоод байгаа. Яг өвөлдөө ингээ ичээ бэлтждэг айлууд ер нь бол нэг хүнсээ нэг авахд надад ярил амар идгээ. Борцтой байгаа юу? Хятрагатай те. Борц аваагүй. Яг бүтэн нэг манайх энэ жил нэг бүтэн шүтлэн идэж байна. За. Тийм дандаа нөгөө банд нартай болохоор ер нь аягүй махсаг юм. Манай нөхөр өөрөө ч их махсаг. Ер нь хоолндоо бараг л дийлнх нь мах ихтүүл хийж ин тэгээд энэ жилдээ нэг бүтэн шүтлэн тэгээд нэг хонтой бүтэн хонтой идсэн. Тэгээд сартаа бол яг л адилхан өмнөх оролцогчтой адилхан яг 15 нь бол цалин будаг учраас яг тэрэндээ харуулаад хүнсээ авчдаг. Тийм тэгээд нөгөө жоохон ялх хүүхдтэй болохоор нөгөө хоолнд нь нөгөө түлхүү нөгөөг аль болох чанартай ногоо хэрэглүүл ингээл яг тэр ногоон дээрээ л жоохон үнэтэй ногоо авч жоохон мөнгө зарцуулж байгаа. Тэрнээс бол ерөнхийдөө бол нэг 250-300 за ихтлээдээ 400 мянган төгрөнд бол хангалттай юм авчдаг. Баг нь бор хоолнд орсон юм уу? Орсон одоо өөдөө. Тэгвэл нөхөрт бол одоо бантан энэ брокколид луунтаа гэж хийж өгч байгаа юм байна шүү дээ. Зөв. Ер нь бол яг тэрэн дээр тэг бас нөгөө манай нөхөр жоохон чин ихтэй. Тэг би бас өөрөө жоохон тархлаад дунгуудаа. За ер нь турыг гэдэг эмхтэн хүн ч бас муухай нөгөө өөрөө яг турыг бодонгууд нөө хоол хүнсээ өөрчлөнгүүд манай гэрийн хоол хүнс тэр чигтээ өөрчлөгдөж байгааг би анзаарч байгаа байхгүй. Тэг өмнө би ч бас муухай л ээжэнд дал гэж бас бодчих. Өөрөө яг турах гад ирэнгүүтээ хоол өөрчилж өмнө манай нөхөр тарган байсан л та. Тэрэнд нь анхаардгүй байсан юм байна гэж. Бас өөрийгөөс нэг хүнс нөгөө авч явах таас
Бодчихлоо гэж юм. За. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За Улаанбаатар хотод 11 цаг 32 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар за Минупос дэмжиж ажиллаж байна. За босын шуурхай зээл Минупосын хамт олон шинэ хэрэглэгч нартаа зориулан босын шуурхай зээл гэдэг нэртэй зээлийн бүтээгдэхүүн шинээр гаргасан. За шинэ хэрэглэгч нь альч банкны пост төхөөрөмж ашигладаг байсан босын шуурхай зээлийг 30 сая төгрөг хүртэл барьцаагүй, шимтгэлгүй шуурхай буюу 30 минутад газар дээр нь шийдвэрлэн олгож эхэлсэн байна. Утас нь 1800 1122 1800 1122. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Минупос баярлалаа. Дараагийн сонсогч 88 Т7 дугаартай сонирхтой холбогдлоо. 88 Т7. Ямжил радио. Өдрийн минь. За сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. Таныг сонсож байна. За манайх амбул тавуулаа. За 2-2-3-2 жоохонтой. 15-та нэг бандтай. Тэгээд ер нь бол бас их махчаал. Тэгээд 7 хоногт нэг багадаа нэг 100 мянга ихтэй нэг 150-аар хөрөгчөнд бол заавал юм авч нэгдэг хөрөгч болол 7 хоногт байна. Тэгээд хамтнууд 600 гарчдаг байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгээд хэрэг нь бол мах 90 огт орохгүй. Үйл бол манайх нөгөө өхөр идчихдэг. Тэгээд нэг өөртөө хийдэг ямаат тэгээд ямаа мамаага дийдэл яг наурын баяр маяг хийдэг байхгүй юу? Би өөрөө одоо казак үндэстэн хурмалт за. Тэгээд наурын баяраар бас юмтер хоньны хай бутан хонь маань годод нэг авчтээ. Ер нь бол мах 2-оос огт өнгөрөө яг өвөлдөл идэж авдаг учраас нэг 2 сая гаргаад нөхөр аваад идчихдэг. Тэгээд одоо 2-оос огт мах авахгүй. Тэгэхэд 7 хоногт нэг 100 мянга багтаа. Тэгээд дээдл нь нэг 150-60 хүрчдэг. Тэгээд нэг 2 жоохон болсоор миний Монголын нөгөө пакеттэй сүүг авдаг нэг 7 хоногт 8 авах талтай нэг нь 5 гэхэд чинь мөнгө олж байгаа байхгүй юу. Тэгэхээр танах сүү цагаан эдэнд мөнгө их зарцуулдаг гэсэн үг үү ер нь? Тий, хүүхдүүдтэй хоног 10 сүү их хвчлэн авч өгдөг. Тэгээд нөгөө бан махта гуралта бантаа өгдөж болохгүй учраас нөгөө хаш маш болон шарж өгдөг. Авокадо мото бантанд хвчийг өгчдөг байхгүй юу. Ангаар нэгдэг үе. Тэгээд өгдөг хэрэгт манай хоёр явдаг хоосоо явуулж болохгүйгээр бас банан байнгын банантай байдаг. За. Байнгын банантай тэгээд орой цэцэрлэгээс авах хүүхдүүд нөгөө гараа тасаж зогсчихдаг учраас бас заавал сүүгийг бэлдэж очдог, банан бэлдэж очдог. Тэгээд би өөрөө бас нөгөө жингээ барих үүднээс алим бол манай тогтмол хэрэглэдэг. Тэгээд 15-та бандл жоохон нөгөө өсвөр насны банд учраас хоол жоохон шийддэг гэх юм уу. Тэр маань жоохон тийм нөгөө хансаг хэрэглэдэг. Тэгээд нөгөө хоёр мандаа сүү цагаан эдэ мэдэг гэдэг ер нь нэг сард 700 нийл хийж энэ мах орохгүйгээр. Зөв. За өсөж яваа хөхт аргагүй идэлгүй явах эрхтэй хөхт те. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За Ариран бичсэн байна. Өнгөрсөн 7 хоногт нүүхээс өмнө хүнсээ дуусгаад хөргөгч бараг хоосорсон л доо. Тэгээд очисон газар маань урд нь амьдарч байснаас үл ялэг үнэтэй байсан. Хүнс цуглуулахад 450 орчим доллар болсон. Үнэтэй санагдсан гинэ. Ариран ч одоо хаана байдаг хүн юм бэ? Хаана байдаг хүн ингээд 450 доллар гэдэг чинь за бараг зааж байгаараа 700 юу энэ ч 500 доллар чинь мэдгүй. За мэдгүй. 450 долларыг манайхан 3500-аар боддоо хэдэн төгрөг болж байна. За дараагийн сонсогч 9929 дугаартай сонсортой холбогдлоо. 9929. Тасарсан. Манай шууд эфирийн утас 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа та хөргөгчөө хэдэн төгрөгөөр дүүргэсэн бэ гэдэг сэдвээр ярилцж байна. За байгалаа. Би чинь ганцаараа сард 150 мянган воноор л амьдарчдээ штэ гэж байна. 150 мянган вон чинь 300 мянган төгрөгөө тий. За хүний хэрэгцээ тэгвэл амар тансаг амьдард юм байна гэж ойлголоо солонгост байгаа хүмүүсийн мөнгөнд өнгүүд өөр гараад байгаа учраас. За дараагийн сонсогч 8899 дугаартай сонсогтой холбогдлоо. 8899. Ямжил радио. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За би охинтойгоо ойлгох амьдарч юм аа. Би маань жоохон л доо. Ер нь бол нэг хамгийн сүүлд нэг 200 мянга л болж байна. Яг.
Тэгээ нэг бас их хэмжээгээр авахаар сэдвгүй хаягддаг. Тэгээ бас яг жижигээр аваадахаар бас хорын тэгэл ер нь бид хоёрын нэг хөргөж дүүргэлт болсон нэглэлт бол хамттай ямар хичлэн нэглэгддэг дээ. Тэгээд тиймэрхүү л байдаг. Охин нь одоо хэдтэй? Дөрөв нас арай өрөг байгаа. Хөлхийдээ. За. Тэгвэл аав охин хоёр нэг тиймэрхүү. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За тэгэл айлын нэрээ хөргөгч янзаар л дүүрд юм байна тийм манайхаа. За манай шууд эфирийн утас 77 3883 хэрвээ гадаадаас олгохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа та хөргөгчөө хэдэн төгрөгөөр дүүргэсэн бэ гэдэг сэдвээр ярилцж байна. За баяр ундаа гүцсэн байна. Өөрөө хүнсээ цуглуулсан дээрээ нөхөр бол үн сонин биш хамгийн үнэтэйгээс нь багцаар нь авчраад идэж барагдахгүй ихэм авчтай штэ гинэ. За дараагийн сонсогч 94 10 та дугаартаа сонсортой холбогдлоо. 94 10. Ямжил радио. Сайн байна уу? Та сайн өндөр холбогдлоо. За таныг сонсож байна. За манайх хаанбул дөрүүлээ. Би өөрөө цэцэрлэгийн багш, манай хоёр их хөргөгч манай цэцэрлэгт явдаг. 7 хоногийн хүнс болохоор ер нь 15 хоногоор бүтээл адил төрөө хоёулаа төрөө албагч болохоор 15 хоногтой нэг буудлын. Тэгэхээр цэцэрлэгт явдаг хэрнээ бас манай хэрэглээ бол амар өндөр гардаг. Нөхдүүд бол цэцэрлэг дээр хоол иддэг штэ тий. Тий. За. Оройдоо амар үлч ирдэг байхгүй юу? Хөлхийдээ хүү юм уу? Хүү охин. Хүү охин хоёр. За. Тэгээд манай хоёрын хоолны дуршлууд нь өөр. Манай хүү болохоор амар махсаг. Манай охин болохоор максис илүү төлхөн ногоо эргэлдэг. Тэгээд давхар нөгөө цагаан эдээ хүү маань амар иддэг байхгүй юу? Тэгээд ингээд 14 хоногтой ингээд бодохоор манайх ч нөгөө идэж идэр хийдгүй байлахгүй. Мөнх нөгөө гэртээ байхасаа байхгүй нэг өглөө гараад орой очдог болохоор хилээ мах авчдаг юм. За. Тэгээд нэг 400 гараад дөрөвлөснөө мөртлөө яг үнсний ногоо тэгээд нөгөө жижиг шажиг бас нэг амттай юм авч өгнө. Хүүхдүүдээ бас нэг цалин буухаар баярлуулна гэж хөргөчөө дүрхтэй ихэрхэл нөгөө таараг сүү тэгээд цагаан эдээ эдгээр авдгийн. Түүнд нэг 5-ээс нэг будаа авахад 38 мянгаар нэг авчихсан. Уг нь бол амхандаа хэрэглээгээ төхөөрөх гад нэг дундчиг барьж авч байгаа. Тэгээ саяхан нэг цуглуулахад нэг 480 мянгаар жоохон махтаага тэгээд зэрэгцүүлээд авахад нэг 480 мянга болж ирсэн. Одоо энэ дараа жилээс нэг идэж хийж хэлдэг юм гэсэн бодлоо. Танаа тэгээд идэж хийх мал байгаа мó хамгийн гол нь. Одоо идэх гол наах хахта хоёлоо хатчих. Мастер хийдэг хүмүүс биш. Идэж авахараас нэлээд өндөр гардгийн байна да гэсэн бодолтой л. Тэгээд хотын болохоор яаж гэнэ идэж авах гэхээр бас нөгөө за таньдаг нөгөө хөдөө орон нутагт хүн байхгүй болохоор бас за ямар махны ирэхин тодорхойгүй юм чинь гэж юу нэгдэж хийхгүй яг ойрхон дэлгүүр мэлгүүрээс маха авчдаг юм. Тэгээ одоо дараа жилээс нэг идэж хийж үзэхгүй хоёлаа гэж нэтгэхгүй бол арай амар идээд байна гэд яриад манай он ч өөрөөс нөгөө цагтаа болохоор цаг наргуу ихтэй байхаасаа байхгүй нэг тэгээ би ч бас нөгөө цэцэрлэгийн багш болохоор өглөө гараад орой ирдэг. Манай ээж бас нэг жоохон шийтгүүлж байгаа юм шиг нэг тиймэрхүү ээжигээ дагаад өглөө 6 цагт тусаад ажилдаа явна. Орой тэгээд бүх хүүхэд дуусаад нэг 7-8 үед гэртээ харих жишээний ингээд бас нэг давхар нэг хүүхдүүдэд жоохон хэцүү байлгаад идэгин. Үлсэх дундуур нь үлсгөх. Бид ч нөгөө өдрийн цагаар гарах ирэхгүй ажил хийдэг болохоор орой тарахаар нөгөөдөө зүйлсэд юм гэхээр дэлгүүр ороод жижиг шижиг нэг бичээ авахаар 30-40 мянга олоо. Тиймэрхүү асуудлуудаас үүсээд нэг 7 хоногт нэг 400-аас 500 мянган төгрөгийн бараг юм идээд тэгээ байгаа ба. Зөв. Тэгтэл цэцэрлэгийн багш хүүхдүүд гоё шүү дээ байхгүй юу? Гоё манай их амар дуртай. Тэгээ яг ингээд нөгөө хүүхдийнхаа унтах тэгэл нөгөө орой унтах цаг тэгээд намаагаад байгаа заримдаа нөгөө хуурмор болохоор нөгөө орой 9-8 үед таарна. Тэр бол надтай цуг байдаг болохоор бас жоохон тэр тал дээр хэцүү. За. Манай хоёр байр хөстэй идэв. За. Одоо сургууль авах юм жил. За. Яа нэг унтахгүй тэгээд хөөж тэгээд яа. За, холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За, хөргөн цэцэрлэгийн багш ээж холбогдлоо. За,
ингэнэ гэрлэгч нийгмийн даатгал өндөр төлдөг байхаа тий. За яа дэ мэдхгүй зүйлээ асуу гэсэн групп дээр цалинг нь асуусан байсан. Одоо өөрөөс нь асууж байна гэж гинэ. За манай байгууллага яг энэ тал дээр үнэхээр мундаг. Одоо юу гэдэг ингээл зарим нэг байгууллагууд чинь ажилласаа гарах болсон чинь нийгмийн даатгал хэдэн жилээр төлөгдөөгүй байсан байна. Тэрийгээ саял мэдлээч гэдэг юм уу. Тим хүмүүнтэй бол би таарч л байсан. Манайх бол та яг яс төлдөг. Тэгээд бид нэр өөрсдөө ч гэсэн цалингаасаа мэдээж нийгмийн даатгалаа яс суутгуулдаг. Тэгээд өндөрч төлөгддөг. Тэгээд урамтай шт ингээд виз мизэнд ороход зээл мэйл авахд ингээд жирийтлэн сайхан гараад ирдэг. Үнэхээр урамтай. Энэ тал дээр бол манай байгууллага бол манай захирал бол үнэхээр яс л та яс хүн. Яс хүн. За Улаанбаатар хотод 11 цаг 42 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар үеийн үр дүнтэй бэлтгэл Энбэлтэй хамт хөдөлгөөний эрхчлөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сэрээтээр Энбэл глюкозамин хондротын сульфат хамтран ажиллаж байгаа. За таны өвдөг үе мөчөөр өвдөөд хөдөлгөөн хийхэд хэцүү байна уу? Ийм зовир илэрсэн бол танд одоо глюкозамин хондротын сульфат хөхөр агуулсан Европын GMP чанар стандартыг хангасан Энбэл бэлтгэлийг хэрэглэхийг зөвлөж байгаа. За нэг хэсэг би жин нэмээд за тэгэнгүүтээ доошоо шатаар буухаар миний өвдөгний нүдээр хатгуулдаг байсан. За тэгээд удаан хугацаагаар одоо машин барьж яваад те ингээд байнга сууж гэсэн үг шүү дээ. Машин барьж яваад тэр чин доор нэг баруун талын өвдөг өөрх ингээл тормос гэл гიშгэж байгаа шүү дээ. Тэгээ энэ тохиолдолд бас машинаас буухаар өвдгөр өвдөд идэг байсан. За тэгээд би чинь Энбэл глюкозамин энийг Энбелийн эртэйг нь уусан. За тэгээд дээрэс нь хөлөө хуглаад 9 хадаастай байгаа. Тэрэнд маань ч гэсэн маш сайнаар нөлөөсөн, бороолоход бол маш сайнаар нөлөөлсөн. За тэгэхээр Энбел бэлтгэл маань хоёр төрөлтэй байгаа. Нэг нь болохоор 90 ширхэгтэй. За би энийг нуусан. Нөгөөх нь болохоор 60 ширхэгтэй. Гэхдээ хоёулангийн адилхан нэг шахамлаар өдөрт 2 удаа л өглөө оройд. Тэгэхээр нэг нь бол 60-таг нь бол 60-та нь бол 30 хоногийн хэрэглээ байх нь, эртээ нь бол мэдээж 45 хоногийн хэрэглээ байх нь тийм үү. За гэхдээ эртээ шахамлын бол үений мөгөөрс эдэмгүүд, спортын гэмтэл бэртэл, ясны сэрэгжил, за жингийн илүүдэл, шатгаар өксөж уруудах үед өвдөгний үеэр өвдөх, хөдөлж босож суугатаа нь өвдөг тохоогоор шархирч дуурах, гүйцэд тэнийхгүй зовиртой байх гэхээр энэ яг надад миний тэр зовируудад таарсан байгаа. За энэ тохиолдолд тэр 60-таг нь болохоор зэрэг өвдөгний үений өвдөлт нь ачааллын үед буюу одоо удаан алхах, зогсох, дасгал хийх үед нэмэгддэг тийм үү. За зогсож байгаа төдлөх үед богино хугацаанд үений хөшин гэлрэх, үений өрөвслийн шинж тэмдэг 6 сараас дээш хугацаанд илэрсэн. Өмнө нь өвдөгний үеэ гэмтэж байсан хүмүүс хэрэглэхээр нэг арай хүндэрсэн хүмүүс бол энэ 60-таг нь хэрэглээд байгааз. За тэгэхээр үений үр дүнтэй бэлтгэл Энбел хамт хөдөлгөөний эрхчлөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдраарай. Гэхдээ та хэрэглэхийнхаа өмнө эмийнхаа заавартаа заавал танилцаарай. За бүх эмийн сонгуудаар худалдаалж байгаа. Гэхдээ аль бие усныхын эмч төлөөлөгч нартай 77-4-50-50 гэдэг утсаар холбогдож мэдээлэл аваарай. 77-4-50-50. За тэгээд Nobel Mongolia гэж латинаарч бичсэн болно, кириллээрч бичсэн болно, сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар үений үр дүнтэй бэлтгэл Энбел хамт хөдөлгөөний эрхчлөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах сэрээтээр Энбел глюкозамин хондротын сульфат хамтран ажиллаж байна. Баярлалаа. Манай шоуд периодоос 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа та хөргөгчөө хідэн төргөөр дүүргэсэн бэ гэдэг сэдвээр ярилцж байна. За бэхтрүүл Жомл Коли өгчсөн байна. 3 хүүхдүүдтэйгээ ам бол тавуулаа байхад хөргөгч байнга л дүүрэн 2-7 хоног бүр хоол хүнс авдаг гэж. Одоо хүүхдүүд бүгд нисээд явсан тул хоёулахнаа ястаа хөргөгч дүүрэхгүй л байдаг болсон. Баяраар л дүүргдэг болж тээ гинэ. За нэрээ тийх баха да тий ер нь бол хүүхдүүд тустаагаараа явчихаар. За дараагийн сонсогч 99-29 дугаартаа сонсогтой холбогдлоо. 99-29. Эмжил радио. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За таныг сонсож байна. За одоо урдч одоо нөгөө хүүхдүүд баг батар 10 жилийн хагас одоо хөрөгч байнга дүүрэн байна. Би дөнгөж сая таны комментиг уншиж өгчөөл сууж байна. Би ч одоо хүн хахад манад одоо хоёр нахгүй юу? Хүн орж ирэхээр нэ том хөрөгчтэй дахиад 200 литр хөдөлгчтэй. Ай за. Хөдөлгч сонсож инээ түрүү байна. Манай хөдөлгчнүүд юугаар дүүрэн гэж? Аахан болооны ясаар. За нагцыг зүүх цуглаад хүн баг халбогдсонгүй. Аха. Бэнэ. Бэнэ. За таны яриа тасалтаад байна. Та тэгвэл ер нь голцоо тэгээд хөргөч дүрх танах юунд илүү их мөнгө зарцуулж байна? Бэнэ.
За энэ кол бэхтрүүлжи колlegч маань холбогдсон. Тэгээд утсан даанч тасалтаад байна. Тэгээд таслахаас өөр арга байсангүй sorry. Дахиад боломж гарах юм бол эргээд нэг холбогдоорой. За махыг бол өстой заавал гулуузаар нь авдаг хэвээрээ л махгүй сэтгэл санаагаар унаад уйлна штэ гинэ. За дараагийн сонсогч 9923 та дугаартаа сонирхтой холбогдлоо. 9923. Эмжил радио. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За таныг сонсож байна. За манайх чинь нөхөр бид хоёр охинтойгоо гурлаа амьдарч юм. Тэгээ охин болохоор 5 дахь анги л да. За. Баг эдэн тэгээд ер нь бол сардаа нэг удаа нэг утсан хоньны мах юм уу, нэг 10 ил үхрийн мах ч юм уу нэг тэгээд авчдаг. Тэрний 300 эдэн мянга. За тэгээд ер нь бол хөргөчөө болохоор за нэг 4-5 хоногт байнга дүүрэх юм за. Ойрхон дүүрэх юм байна тий? За ойрхон. Юу нөхөр битэр нөгөө тутаа санхүү боцоотой байдаг болохоор хэн боломжтой хэн хүссэн хөргөчөө дүүргэнэ. За хөргөчөнд юу вэ гэж тэгэл шалгаал тэгэл сүү тэгээд алим жимс хатах за нэг тиймэрхүү юмудаа ер нь бол тэгээд нөгөө варен элийн ногш одоо юу гэдэг тийм мас ер нь тэднэрийг тэгэл нэг 4-5 хоногт байнгын аваад тийм бөөнөр авахаар ер нь бол амархан муутчдаг болохоор цаад нэг аваад тэгээд нэг 3-4 хоногт л за ер нь нэг 4-өөс дээш хитэрдэггүй маа. Тэгээд гуруулаа болохоор тэгээд нэг багаар амттай шимттэй манай хоёр ч айгүй тийм амттай шимттэй юм хийх гэдэг. Тэгээд тэгсэн мөртлөө айгүй их зарлаг гарнаа. Тэгээ нэг удаагийн юм чинь л одоо нөгөө юмны үн амар өндөр үнэтэй болсон болохоор альмал чинь л хэлэн 10,000 гээл 2 ширхэг алим тавих 4,000 5,000 хацааны болчихсон. Та тэгтээ 3-4 хоногт хөргөчөөд өргөж байгааг бодоход та хуваараа бизнес эрхэлдэггүй тий? Тийм хүмүүс ч нөө өдөр тутмын орлоготой байдаг. Миний шиг сар сарынхаа цалин хүлээдэг хүмүүс бол тэгж чадахгүй шүү дээ. Ер нь тогтмол орлоготой тоо. Тэгтээ бид тэр нөгөө санхүү тустай учраас тэгэл би гэхгүй зүгээр л за юу вэ хөргөчөнд юу авах уу гэж тэгэл айгу уриалах гэснээр авнаа. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За амжилт хүсье. Баярлалаа. За одоо бол утас авахгүй орж ирсэн комментуудаа уншиж жоод нэвтрүүлгээ дуусгая. За оги гэж сонсогч маань бичсэн байна. Охин маань голцсон үнсээ цуглуулж хөргөвчөө дүүргэнэ. Нэг удаа 500,000-аас дээш дахиад гахаа их авнаа. Ийм артын үнэн чудалдаа өгч одоо охиноо хүнс цуглуулах ажлаас халсан. Зарлага их гаргаад тэгээд нөхөр маань үнсээ харин яг оновчтой авдаг да. Мах цагаан эдээ дийлэнх нь гинэ. За тэгэхээр айл болгоны нэрээр цуглуулж байгаа хүмүүс янз бүр байгаа учраас айл болгоны хөргөч янз бүрийн үнийн дүнтэй л дүүрээд ах шиг байна тийм ээ. За тэгтэл ер нь манайхан яалтчгүй монгол хүн гэсэн утгаараа махан дээр их төлөвлөрд юм байна. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 7-ны 5 гарагийн 5 сарын нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай гэд автомашиныхаа зээлээр Simple за мөн үеийн үр дүнтэй бэлмэл Enbel-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдрах суриатаагаар Enbel глюкозамин хондроитын сульфат хамтран ажиллаа. Баярлалаа. За өргөлөөл эрхэм сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээгээ үлээ авч сонсны дараа үдийн хачир нэвтрүүлэх хашинтын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3